Манай улсын нүүрсний экспортын гол гарц гашуун сухайт ганц модны хэлийн бомтын нэвтрүүлэх чадвар энэ оны 8 дугаар сараас эхлэн буурч нүүрс тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор засгийн газрын 2017 оны 11 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар гашуун сухайт ганц модны хэлийн бомтын нэвтрүүлэх чадвар нэмэгт хүртэл төр хугацаанд 5-7 ордоос цагаан хадны гайлан хяналтын бүс хүртэл цагаан хаднаас гашуун сухайт бомт гэсэн чиглэлээр тээвэрхийг зохицуултыг хийж 320 доор тогтоолыг гаргасан. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас хийж гүйцэтгэх ажлын бэлтгэлийг хангуулахаар цагдаагийн ерөнхий газрын дэд дарга цагдаагийн хурандаа даштайгаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч 7 хоногт Өмнөговь аймагт ажиллалаа. Цагдаагийн байгууллага ямар зохицуулт хийх юм бэ? Бид нар төр зэсгээс гарч байгаа шийдвэрээс бусад байдлаар энэ шийдвэр хэрэгжиж эхлэхэд цагдаагийн байгууллага үйл ажиллагаа хэрхэн зохицуулт хийх нь вэ? За энэ гайлын хяналтын талбаанууд бэлтгэл ажлаа хэр хангах вэ? Энэ олон машинууд чинь бүгд энэ ихэнх нь энэ талбаанууд дээр буугаад хуваагдаад ирэхээр энэ хөдөлгөөний зохицуулалтаа цагдаагийн байгууллагаас яаж авч хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлуудыг ингэж газар дээр нь үзэж зураг хөргөө хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж явнаа. Өнгөрөгч 11 дугаар сард уул уурхайн болон зам тээврийн сайд газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай танилцсан засгийн газрын түвшинд хэлэлцүүлснээр дээрх зохицуултыг хийсэн мөлий. Ажлын хэсгийнхэн нүүрс тээвэрлэлийн замд үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцж орон нутгийн удирдлагууд жолооч нар тээвэр эрхлэгч байгууллагын төлөөлөлтөд уулзсан засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулж цаашид хийж гүйцэтгэх төлөвлөгөө гаргасан юм а. Өмнөговь аймгийн зүгээс бол засгийн газрын тогтоож шийдвэр гарсантай холбогдуулан яралтай арга хэмжээ аваад одоо яг албачаа тогтоод ирэхэд бол энэ олон машинуудыг яаж хуваарлалтаа яаж буулгах уу гэдэг арга хэмжээг одоо аваад ажиллахад бол бэлэн болоод байна. Тогтоолттой холбогдуулаад бид нэр нафтын талбаанууд дээр бэлтгэл ажлыг хангаар албан мэдээлэл шаардлага өгсөн. Энэ юутай холбоотой гэхээр тухайн тэр одоо нафтын талбаар орж байгаа гарч байгаа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг зохицуулахгүй болохгүй. Тэнд өнөөдөр 300 машин орох бол 300 машин хэдэн минут хэдэн цагийн дотор орж дуусах уу. Тэн дотор хойноос ирсэн уртын тээврүүд нь ачаагаа буулгаад гарна. Тэгээ гайлын хяналтын бүс одоо экспортны ачааг бас давхар тэнд ачих. Энэ одоо үйл явдалтай холбогдуулаад бид нар бол бэлтгэл ажлыг нэлээдгүй хийж байна. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга цагдаагийн хурандаа даштайгаар ахлуулсан ажлын хэсгийнхэн нүүрс тээврийн жолооч нар болон орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг зөрчил дутагдлыг арилгуулах, нүүрс тээврийн замд үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр газар дээр нөхцөл байдалд үнэлт өгнөлт өгч, зохион байгуулалтын ажлуудыг хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварчлага өгч ажилласан юм а. Хулгайн замаар явж байгаа хүмүүс бас маш их ихссэн. Энэ одоо байгаль орчин бохирдуулах, за бас хуулиас асуудал хэлийн одоо хил орчмын дэглэм зөрчих гэдэг одоо манайтай холбоотой маш их зөрчлүүд одоо гарч байгаа. За энэ дээр одоо манайх гэрээт замын цагдаагийн тасагтайгаа бол хамтран одоо маш сайн ажиллаж байна. Энэ жолооч нар эрэхтэй бол одоо маш олон төрлийн одоо замгүй газар хүртэл зам гаргаж ирж байна. За яаж хийж байгаа нэг манай бомтын одоо арталт ирээ зогсчдөг ямар нэгэн байдлаар орё гэдэг тийм асуудал одоо маш байдаг. Энийг бид энэ гэрээт цагдаагийн тасагтайгаа хамтраад яг ирсэн даруйд нь саатуулаад гэрээт цагдаагийн тасагтаа хүлээлгэж өгөөд за энэ хуурийн бус буюу одоо зориултын бус замаар явсан нөхдүүдийг хүлээлгэж өгөөд хариуцлага тооцоолдог. Ингээд одоо тогтоол хэрэгжээд эхлэхээр энэ очир дугаар бол эрс багасна гэж тооцож байгаа. Тэгээ бид одоо энэ шийдвэрийг биелүүлэх чиглэлээр энэ замынхаа нөхцөл байдал дээр тулгуурлаад энэ хурд хэтрүүлж байгаа. Бусад одоо зам тээврийн осол гарч байгаа. Энэ одоо хяналтаа сайжруулахын тулд 237 км газар дээр бол дахиад нэмэлт постууд тавьж ажиллуулж байгаа. Ингээд ирэхээр бидний хүн хүч техник хэрэгслийг бол бид бас цагдаагийн ерөнхий газар, аймгийн цагдаагийн газартаа бас энэ саналуудаа тавиад шийдэгдэх шатандаа ингээд явж байна да. Нүүрс тээврийн зарим жолооч нар тогтоосон маршрут замаас гарч Хамбогд сумын Жавхлант багийн нутгийн газрын хөрсийг гэмтээж малын бэлчээрээр зам гарган зорчиж байгаа асуудлыг таслан зогсоох арга хэмжээ авлаа. Ажлын хэсгийн ахлагч цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас өөр өгснөөр Цогццын сумын цагдаагийн хилтэс, Хамбогд сумын цагдаагийн тасаг, гэрээ тасын албаагчдыг хамруулан хяналт шалгалтын 6 цэгийг байгуулж үйл ажиллагааг эхлүүллээ.
Мөн хяналт шалгалтад Өмнөгов аймгийн Авт тээврийн төвийн Авт тээврийн хяналтын улсын байцаагч, Хамбогц сумын байгаль орчны байцаагчдыг оролцуулж, зөрчил гаргасан 16 аж ахуйн нэгжийн 90 орчим тээврийн хэрэгслийг төр сатуулж, зөрчлийг шалган шийдвэрлэх ажлыг явуулж байна. Өмнөгов аймгийн зохицолын сумаас Хамбогц сумын хайрхан багийн нутаг дэвсгэрт орших гашуун сухад хилийн боомт хүртэх 246 км автосомд зам сэдэг албаа гэгчид энэ Өмнөгов аймгийн зохицолын Хамбогц сумын болон гэрээ цагдаагийн засгийн албаа гэгчдийн хамт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавин бүрэн бус тээврийн хөдөлгөөнд оролцсон бусад хөдөлгөөний илүүдлийн журам зөрчсөн жолооч нарыг ингээд илрүүлж ажиллаж байна. Мөн энэ хөдөлгөөний нэгтралыг сайжруулах чиглэлээр мөн жолооч нарын сахилгын хэрэгслийг сайжруулах чиглэлээр Өмнөгов аймгийн цагдаагийн газрын зам сэдвийн засгийн албаа гэгч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Нэгдсэн гормонд ороод ойчир дугаар нь урт тараал зам дээр байхгүй болчих юм бол малчтад үндсэнтэй ч одоо нөгөө уул уурхайн салбартайгаа мал аж ахуй хэвийн зэрэгцэн орших нөхцөл нь бүрдэж байгаа. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хуулийн дагуу эдгээр зохицуултыг хийснээр нүүрс тээврийн жолооч нар тухайн орон нутгийн иргэд болон байгаль орчны асуудал давхар шийдэгдэж байгаа юм. Жолооч нарын санал хүсэлтийг сонсоход цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа болон цаг улирлын нөхцөл байдалтай уялдуулж гаргасан засгийн газрын зохицуултыг дэмжиж байгаагаа ярьлаа. Энэ цагдаа ирснээс хойш бол үйл ажиллагаа бол согтуу жолооч молоочоос бас урдсан сэргийлж амар 50 хоног өсөө бидэд цагдаа ирснээс хойш бол богны машин бол яг нөгөө хоёр талтай хуваагдаад нөгөө Хужаа Монгол хоёртой хуваагдчих дээр бас гайгүй байх л гэж бодоод байгаа юм л да. Ачаал нь бол тэгэхээр одоо урт богиндоо болчих юм бол их ойрын хугацаанд тиймэрхүү болчихвол зүгээр л гэж бодож байна. Өмнөгов аймгийн цогццын Хамбогц сумын нутаг дэвсгэрт 100 гаруй аж ахуйн нэгжийн 6000 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх албан ёсны тусгай зөвшөөрлөлтөөр нүүрс тээвэрлэлт хийж байгаамаа. Цогццын сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсэг нь ухаах удаг гашуун сухай чиглэлийн автозамд хяналт шалгалт хийх постын хуваар зураглалын дагуу Energy Resource хязгаарлагдмал хувьцаат компани, Эрдэнэс 5 толгой компани, 5 толгойн хувьцаат компани уурхайн амнаас шалган нэвтрүүлэх 2 дугаар пост буюу 57 дахь км хүртэлх хатуу хүчилтэй автозамыг хариуцсан ажилдаг. За нүүрс тээвэрлэлтийн автозам дээр хөдөлгөөнд оролцож байгаа, нүүрс тээвэр хийж байгаа хүн даацсан автомашинуудыг бол одоо ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллага компани хараалгүй жолооч нар бол бас хэд удаа одоо рейс гэдэг юм да хэд удаа тээвэрлэлт хийж ирчээд тухайн одоо автомашины эд тангийг тонох, хулгайлах тийм тохиолдлууд бас манай сумд бас нэлээдгүй байдлаар үйлдэгддэг. Одоогийн байдлаар 10-аад ийм хэрэг шалгагдж байна. Эхнээсээ бас илэрч байгаа. Энэ дээр одоо иргэд маань бас анхаарах хэрэгтэй. Тухайн цаанаа бүгд тард улсын компани байсан ч гэсэн Монгол Улсын нутаг дэвсгэр гэмт хэрэг үйлдэгдэж байгаа бол цагдаагийн байгууллага ерэн сурвалжлах тухайн хэргийг илрүүлэх чиглэлээр бас ажиллаж байна. Тэгээ манай зохицолын сумын цагдаагийн хэлтс бол сум дундын цагдаагийн хэлтс 4 суманда одоо бас давхар үйл ажиллагаа чиглэлүүдээ одоо гэмтрээс өршин сэргийлэх ажиллагаануудаа бүгдийг нь бас давхар явуулдаг гэж би бол мэдтий. Тэгээд тэгэхэд бас энэ 30 хүний бүрэлдэхүүн бол бас яг энэ хүн амынхын тоонд нь хуваагаад үцгэд бол ханаач хүрх хэрэг байгаа авчиг маш чадварлаг одоо маш одоо мундаг ажилтгаа л гэж миний хувьд бол дүгнэж байна. Цогццын сум дахь сум дундын цагдаагийн хэлтс Хамбогц сум дахь цагдаагийн тасг болон гэрээ цагдаагийн тасгийн албаагчид гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж, нүүрс тээврийн жолооч нар болон тухайн орон нутгийн иргэдийн амгалан тайван байдлыг ханган ажиллаж байна. Цагаан хаданд гэрээ цагдаагийн тасаг ажиллаж эхэлснээр гэмт хэрэг зөрчил, зам тээврийн ослох хэрэг буурч, эмх замраатай байдал бий болсныг жолооч нар онцолж байлаа. Маршрут ус тээвэр хийж байгаа асуудал дээр зам дээрээс буулгахгүй байх талаар замын хажуудлаар сувг шуудуу дотож дотох дээр нь бас хяналтын пост байгуулах байдлаар ажлууд зохион байгуулж ер нь оройн цагаар болцсон эргүүлүүдийг зохион байгуулж байгаа. Энэ нь өөрөө маршрут бус тээвэр маань оройн цагаар буюу ер нь бол 22 цагаас хойш шөнийн цагаар маршрут бус тээврүүд бол үргэлжлээд байгаа. Тэгээ энэ үеүүдэд нь бол сум орон нутгийн тамгын газар, байгаль орчны улсын байцаагч нартай хамтраад бол орой тогтмол эргүү шалгалтыг бол явуулж байгаа. Өмнөгөвчүүд бид хайрлын хамгааллын аянд нэгдэж байна. Хайрлын хамгаалъя. Бяцхан зүрх бүхэнд хайр бэлгэлье. Хайрлын хамгаалъя. Хайрлын хамгаалъя. Би хайрлын хамгааллын аянд нэгдэж байна. Хайрлын хамгаалъя. Хүүхэд бүрт хайр хамгаалал хэрэгтэй. Хайрлын хамгаалъя.
Өмнө Говь аймаг дэх цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хайрлын хамгааллын аянд нэгдэж байна. хайрлын хамгаалъя. хайрлын хамгааллын аянд бид нэгдэж байна. Хаач бас нэгдээрээ хайрлын хамгаалъя. хайрлын хамгаалъя. Цагдаагийн байгууллагаас жил бүрийн 12 дугаар сарын 8-ны ахлагчийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай Өмнө Говь аймаг дэх цагдаагийн газрын албаагчид энэхүү өдрийг тэмдэглэж ахлагч бүрэлдэхүүндээ хүндэтгэл үзүүлж хишиг өдөр үйл ажиллагаа болон гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Хишиг өдөр үйл ажиллагааны хүрээнд цагдаагийн офицерууд ахлагч бүрэлдэхүүний өдөр тутам гүйцэтгэдэг эргүүл жижүүрийн үүргийг гүйцэтгэж ажилласан мөн ахлагч бүрэлдэхүүний зүгээс аймгийн тогтчил үйлчилгээний компани ажилтнуудыг өдрийн сайнхан цагаар халуун хоол чацархнаар дайлсан юм а. За би цагдаагийн байгууллагад 18 жилийн өмнө цагдаагийн байгууллагад анх орж ирсэн. Дэд ахлагч цолтойгоор би Цогтоо сумын эсхийн цагдаагаар ажиллаж байсан. Одоо би бол цагдаагийн байгууллагын шинжилэн найруулсан хуулиар цагдаагийн сургагч ахлагч цолтой замын зохицуулагч цагдаагаар ажиллаж байна. За 18 жилийн өмнө бол цагдаагийн байгууллага бол ажиллах үед бол хүндрэл бэрхшээлтэй зүйл бас гардаг байсан. Тэгэхдээ би төр ард түмний хөндлөнд өргөсөн харагцсан үнчээр би шударгаар ажилд юунаас няцахгүй ажиллаж ирсэн. Энэ хугацаанд ажиллах хугацаанд одоо дэмжлэг тусалцаа үзүүлж ирсэн дарга нар болон үе ахмад ажиллажад болон гэр бүлийн хүмүүстэй баярлж явдаг. Монгол улсын үндсэн хуульд зааснаар хүн бүр тэгш эрхтэй байна. Хүнийг үндэс угсаа хэл арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажлаар нь ялгуурлан дурахыг эрүүгийн хуулиар хориглоно.